Сэтгэл тонгоцсон хүмүүс радарт бүр огт харагддаг гэж боддог. Тэгэхээр энэ асуултанд хариулахын тулд сэтгэл тонгоцсуудын бүтцийг тайлбарлая. Сэтгэл технологи гэдэг нь бүрэн харагдахгүй технологи биш. Харин радарын долгионыг аль болох багасгах, өөрөөр хэлбэл маш жижиг харагдана. Эсвэл бүр огт мэдэгддэггүй. Энийг радарын кросс секшн гэдэг. Эхлээд радар яаж ажилладгийг ойлгоё. Радар нь долгион ашиглан ямар нэг объектыг илрүүлэх систем юм. Яаж ажилладаг вэ гэхээр антеннаас долгионыг цацаад ямар нэг онгоц пуужин, ямар нэг бит таарвал долгион ойж буцна. Ирсэн долгионыг хаана байна, хэр хол байна, ямархуу хурдтай явж байгааг тогтоож ажилладаг. Харин сэтгэл технологи нь харагдахгүй байх нь үндсэн дөрвөн зүйл дээр тулгуурладаг. Нэгдүгээрт нь энгийн онгоц бөөрөнхий гүлгэр байдаг бол сэтгэл тонгоц олон өнцгтэй шулуун гүлгэр биш, радарын долгионыг буцааж ойлгохгүй өөр тийш тараадаг. Энэ нь радарын нүдийг хуурж байна гэсэн. Хоёрдугаарт нь зөвхөн хэлбэр 100% шийдэж чаддаггүй учраас тусгай бүрхүүл ашигладаг. Энэ материал нь радар абсорбинг материал. Энэ материал нь долгионыг буцаахгүй энерги болгох шингээдэг. Ингэснээр радарт очих долгион маш сул болно. Бүр шуунаас жижиг хэмжээтэй илэрдэг. Тэгэхээр нойз гэж бодох магадлал өндөр. Гуравдугаарт нь дулаан. Сэтгэл тонгоц маань дулаанаа нуух шаардлага гардаг. Яагаад вэ гэхээр радараас гадна орчин үеийн пуужингууд дулаан буюу хийт дагаж болдог. Ийм учраас шийдэл нь хөдөлгүүрийг онгоцны их бие дотор байрлуулж ил харагдахгүй болгон дулааныг тарааж хөргөн нэг цэг төвлөрөхгүй болгон мөн халуун хүйтэн агаарыг хольж температурыг багасгаж пуужингийн аяр детекшнийг буулгадаг. Үр дүнд нь онгоц бүрэн хүйтэн болохгүйж хайж болоход хэцүү болдог. Дөрөвдүгээрт нь электрон дохио. Сүнэгч онгоц өөрөө радар болон холбооны систем ашигладаг учраас долгион ялгаруулдаг. Энэ нь өөрийг илчлэх эрсдэлтэй. Энийг emission control гэдэг. Энийг шийдэхдээ аль болох радар ашиглахгүй passive sensor ашигладаг буюу өөрөө дохио явуулахгүй буюу бусдын их үүсвэрийг сонсдог бөгөөд нэг онгоц нь радар ашиглан бусдад мэдээллийг хуваалцдаг. Харин өөрөө ч юм уу байдаг. Мөн өөрсдөө ашиглах шаардлагатай үед бүх чиглэлд биш буюу бусад дохио шиг 360 градус тус зөвхөн нэг чиглэлд явуулдаг. Тэрийг яг тэр чиглэлд байгаа хүн л барьж чадна. Энгийнээр хэлбэл гэрэл асаахад маш олон талыг хамарч асдаг. Харин лазер нэг шугамар тусдаг шиг гэсэн үг юм. Гэсэн хэдий ч сэтгэл тонгоц маань бүрэн үйл үзэгддэг гэсэн үг биш юм. Ойрын замд илэрх боломжтой. Яг тэгвэл радарын системийн гол зүйл нь хол байх тусам дохио сул, ойртох тусам дохио хүчтэй. Тэгэхээр яагаад зарим тохиолдолд ойртох шаардлага гардаг вэ гэхээр байг баталгаажуулах үед бай хөдөлж үйл явах. Мобайл радаруу зөөврийн пуужингууд ойртож байж GPS координат тааруулдаг. Мөн дайны үед бүх мэдээлэл баттай байдаггүй. Динамиктэй. Нөхцөл байдал өөрчлөгдөн, мэдээлэл өөрчлөгдөн. Бас өөрөө амьд мэдээлэл болж газар дээрээс мэдээлэл дамжуулах хэрэгч гардаг. Бас low frequency радар аюулуулдаг. Яагаад вэ гэвэл сэтгэл тонгоц маань өөрөө өндөр давтамжийн долгион зориулагдсан. Харин low frequency радар нь урт долгион ашигладаг нь онгоцны хэлбэрийг тойрч мэдэрч чаддаг болгодог. Тиймээс бүрэн хуурддаггүй. Өөрөөр хэлбэл сэтгэл тонгоцыг тодорхой харахгүйч ямар нэг зүйл байна гэдгийг илрүүлж чадна. Гэхдээ сул тал нь low frequency радар нь нэрвчлэл муутай. Тиймээс илрүүлэх боломжтой ч яг баттай мэдж устгах боломжгүй. Бас олон радар зэрэг ажиллавал олох боломж өснө. Мөн пуужингаа гаргах үед сэтгэл тонгоцсон зэвсгээ дотроо нууж явдаг. Тэгэхээр хавхлага нэгдэх үед илрэх эрсдэл өндөр болох юм. Тэгэхээр мэдэгдэх боломжтой ч хизээ мэдэгдэх нь хамгийн чухал. Зорилгоо биелүүлчихсэн үед илрэх нь аль хэдийн оройтсон гэсэн үг. Мөн яагаад дайн цэргийн ажиллагаа чухал вэ гэхээр сүнөөгчид дайны ихэнд ашиглагдан радар устгах нь командыг устгах. Харин бие хоёрын спирит хийх бөмбөгдөж онгоц маань чухал объект руу гол цохилтыг өгдөг. Өөрөөр хэлбэл сэтгэл сүнөөгчид дайны эхлүүлдэг. Сэтгэл бөмбөгдөж шийдвэрлэх цохилт өгөхөд том нөлөө үзүүлдэг. Өсгөлд нь хэлэхэд сэтгэл тонгоц үл үзэгдэгч биш. Харин илрэх үед аль хэдийн оройтсон байдаг. Тиймээс орчин үеийн дайн энэ нь илүү хүчтэй биш. Хэн төрүүлж илрүүлж, хэн төрүүлж цохилт өгч чаддгаар шийдэгддэг болсон.